Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Look into football content эхэлж байна. За та бүхэнд өнөөдрийн дугаараар Англи, Итали, Испани лигүүдэд юу болж байна? Явцын мэдээллийг хүргэх болно. Италийн лигийн өнгөрсөн жилийн аварга Наполи энэ жил боломжоосоо доогуур тоглож аварга хамгаалах магадлал маш бага болсон гэдгийг та бүхэндээ сануулъя. Харин Милан хотын хоёр баг болох Интер Милан болон AC Милан багууд тайтлын төлөө хүчтэй өрсөлдсөөр байна. Тэд 28 дугаар тойрогт учраа таарч AC Милан хожиж онооны зураг 8 болгон ойртуулсан. Энэ тоглолтыг 75627 үзэгч үзснээр Serie A-гийн энэ улирлын рекордыг эвдсэн юм а. Хоёрхан улирлын өмнө дээд лигтээ эргэн ирсэн Cesc Fabregas-ын Como баг энэ улирлыг 4-р байранд орсон амжилтаагаар үргэлжлүүлж байна. Энэ бол гайхалтай багтан амжилт. Тэд энэ байраа хадгалж Juventus болон Roma багуудын урд орж чадвал аваргуудын лигт оролцож хөгжөөний дэмжигчдийнхаа мөрөөдлийг биелүүлэх юм. Интерийн товтлогч Lautaro Martinez Италийн Serie A-г 14 голтойгоор мэрэгэн бурчин шгсаалтыг тэргүүлж байна. Харин өнгөрсөн жилүүдэд Манчестер Юнайтед тоглож байсан Расмус Хойлунд 10 голтой Наполигийн өмсгөлтөд явж байгаа нь фанатуудаа баярлуулж байгаа хэрэг юм а. Английн Премьер Лиг үзүүртээ сонирхолтой байдлаар үргэлжилсэн хിവэрэ байна. Өнгөрсөн тойрогт нэгэн сонирхолтой рекорд эвдэгдсэн хамгийн залуудаа гол оруулсан тоглогчийн рекорд байлаа. Арсеналын тоглогч Макс Дауман 16-наас 73 өдөрт өдөө энэ амжилтыг эвдсэн юм. Түүний хувьд 21 жилийн дараа хамгийн залуудаа гол оруулсан тоглогч болж Премьер Лигийн рекордыг эвдлээ. Арсенал энэ хожлыг авснаар хүснэгтийг 9 онооны зөрүүтэй тэргүүлэх боллоо. Манчестер Ситигийн хувьд 2 дараалан тэнцэж мөн аваргуудын лигээс хасагдсан гэсэн гундуух үзүүлэлттэй яваач тэднийг тооцооноос хасахад дэндүү эрт байна. Пеп Гвардиолагийн залуус Премьер Лигт 4 дараалан төрүүлсэн гэдгийг мартаж болохгүй. Майкл Каррикийг Манчестер Юнайтед ирснээс хойш улаан жүтгэрүүд маш сайн байгаа. Тэд гайхалтай тоглолтыг үзүүлж хамгийн сүүлд Астон Виллаг хоцсноор аваргуудын лигийн эрхийн байранд буюу 3 дугаар байраа баталгаажуулаад байна. Гэхдээ нөхцөл байдал яаж ч эргэж болно. 4, 5, 6 дугаар байранд Астон Вилла, Ливерпул, Челси багууд бичигдэж байгаа нь аваргуудын лигийн байрын өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байгаа юм а. Премьер Лигийн мэрэгэн бурчин шгсаалтыг Эрлинг Хааланд 22 голтой тэргүүлж байгаа бол Бразилийн шибаг саяхан дуудагдсан Брентфортын Игор Тиаго 18 голтой тэргүүлж байгаа нь олонний анхаарлыг татж байгаа юм. Аварга хамгаалж байгаа Барселонагийн найдвартай тоглолт Испани лигийг чимсэн хിവэрэ. Тэд хожигдол тэнцээг маш сайн тэнцвэржүүлж улмаар 4 онооны зөрүүтэй Реал Мадридын дээр бичигдэж байгаа юм а. Хоёр багийг 4 оноо зааглаж байгаа. Мөн лалыг дуусгахад 10 тойрог дутуу байгаа учраас аварга багийг зарлахад дэндүү эрт байна. 35 дугаар тойрогт энэ баг хоёр баг хоорондоо таарч Эл Классиког бидэнд төлөвлүүлнэ. Мөн Испани лигийг шимтэн үзэх хамгийн том шалтгаан нь аваргуудын лигийн шүүгийн 8 багийн 3-ыг Испани лигийн багууд бүрдүүлж байгаа юм а. Аваргуудын лигийн байранд Атлетико Мадрид болон Вильярреал багууд бичигдэж байгаа. Тэд ерөнхийдөө байраа баталгаажуулсан. Мөн эхний 3 байранд яваа баг энэ жилийн аваргуудын лигийн шүүгийн 8-д үлдчихсэн байгаа гэдээ бодохоор Испани лигийн чансаа ямар өндөр байгааг бид харж болно. Мэрэгэн бурчин шгсаалтыг Реал Мадридын товтлогч Килиан Мбаппе 23 голтой тэргүүлж байгаа бол Майоркогийн товтлогч Ведат Мурики 18 голтой байгаа нь олныг алмааруулж байна. Мэрэгэн бурчин шгсаалтын эхний 10 байрын 4-ийг Барселонагийн товтлогчид бүрдүүлж байна гэдээ бодохоор Барсагийн товтлогоо ямар хүчтэй байгааг бид мэдж болно.